Сайн байцгаана уу. Сүүлийн хэд хоног баяртай гэмээр мэдээнүүд ирээд байгаа. Энэ COVID-19-ийн эсрэг одоо вакцин гарчлаа гэсэн. За өнгөрсөн 7 хоногт бол Pfizer компани 90% үр дүнтэй вакцин гаргаад авлаа гэж мэдэгдсэн. Тэгээд Америкийн одоо үнэт цасны зах зээл тэрийг одоо баяртай хүлээж авч тэр байтугай бүр нефтний үн ч гэсэн 10%-аар өссөн байгаа. Гэхдээ үнийн хэрэг дээрээ бол энэ бас жоохон яарсан тийм одоо дүгнэлт байсан баг. Ягаад гэвэл тэр туршилтын одоо үр дүгнэлтүүд нь бас бүрэн гүйцэд гараагүй байгаа. Тэгээд асуухаар одоо тодруулмаар юмнууд бол бишгүй байгаамаа. Ямар ч улсын барууны орнууд ч ялгаа байхгүй. За Оросын холбооны улс ч гэсэн нэг Спутник 5 гэдэг нэг вакцин гаргачихсан гэдэг байгаа. Энийг одоо нэг бөөнөр нь үйлдвэрлээд яг одоо нэг дэлхийд дээр байж байгаа ард иргэдэд хүргэтэл энэ бол ер нь эх оны хавар болтол одоо хамгийн сайнаар төсөөлөх юм бол эх оны хавар хүртэл бол хүлээх ёстой болчиход байгаа. Тэгээд тэр болтол бол бид нар одоо яаж хийж яагаад одоо шинэ нөхцөлд бас тодорхой хэмжээгээр тасаж амьдарч явах шаардлагатай болж байгаа юм. Тэгэхээр тэр Pfizer тэгээд энэ Германы BioNTech гэдэг хоёр компани хамтарч байгаад энэ одоо вакциныг гаргаж тэгээд одоо туршилт явуулаад өөрөөр хэлэх юм бол энэ барууны орнуудад туршилт бол 3 үе шаттай явагддаг. Тэгэхээр 3 дахь үе шатандаа оруулаад ингээд одоо үр дүн гарсан гэж мэдэгдсэн. Эднэр бол нийтдээ нэг 43 мянган хүн дээр энэ вакцины туршилтыг одоо хийсэн байгаа. Тэгээд энэний үр дүнд бол нэг ойролцоогоор ер нь одоо 90-с дээш хувьтай одоо 90% тийм үр дүнтэй гарлаа гэж ярьж байгаа. Америкийн Food Drug Administration гэж байдаг. Өөрөөр хэлэх юм бол тэр эмийн зөвшөөрөл өгдөг. Тэр байгууллага маань бол ер нь бол 50-аас 70% үр дүнтэй байхад бол шууд зөвшөөрөл өгнө гэсэн иймэрхүү бодолтой байсан. Тэгээд 90% гарлаа гэж одоо мэдэгдэнгүүт нь бол бас нэлийн одоо тата хүлээж авсан байгаа. Гэхдээ энэ Pfizer-ийн сая зарласан тэр вакцин гэдэг маань туршилтын үр дүн гэдэг маань бол одоо урдчилсан завсрын гэж хэлж болохоор юм байгаа. Ягаад гэвэл хэдий 40 хэдэн мянган хүнийг одоо хамруулж туршилт явуулсан боловч сайн дурынхан дээр одоо энэ вакцина хэрэглэсэн боловч яг үр дүнгийн үзэхдээ тесттэй хийхдээ бол хяналтын 94 одоо тохиолдлыг авч хийсэн байгаа. Тэгээ энийг хийсний дараа бол ямар асуудлууд гарч ирсэн байгаа гэхээр бол за энэ бол нөгөө халдварлахаас сэргийлдэг вакцин үү? Эсвэл одоо халдварлчихсан хүн хэрэглэхэд өвчнийг нь одоо намжаадаг одоо гайгүй болгодог вакцин юм уу? Хүнд өвдчихсэн байгаа хүнд энэ вакцин ямар хөө янзын үр нөлөөтэй юм бэ гэдэг нь бол бас тодорхойгүй байж байгаа. За тэгээд энэ вакцин хийлгэсний дараа бол хэр зэрэг удаан одоо энэ вакцин чинь үйлчлэх юм бэ? Яг энэ туршилтын үед гарч байгаа мэдээнүүд бол нэг ойролцоогоор 7 хоног л гэсэн тоо яваад байгаа. Тэгэхээр энэ маань бол бас л болоогүй байх гэж хэлгээд хэлчихмаар санагдаад байгаа. За тэгээд дээрэс нь энэ настай хүмүүст энэ маань хэр зэрэг үр дүнтэй юм бэ? За сөрөг дайвар нөлөөллүүд байж болох уу? Гэх мэтчлээ одоо ингээд хэд хэдэн чухал асуудлуудыг энэ судлаачид бол гаргаж тавьж байна. Өнгөрсөн энэ 11 сарын одоо сүүлд бол 2 сар туршилт явуулсан. Одоо яг хүмүүстээр туршилт явуулсан. Тэгээд энэ бол одоо 2 сарын хугацаанд бол ер нь бол үр дүнтэй байж магадгүй гэсэн нэг иймэрхүү юмнууд л гарч ирсэн л дээ. Гэхдээ энэ дахиад хэлээ энэ вакцины одоо яг эцсийн үр дүн нь юу юм бэ гэдгийг бол бас бүрэн гүйцэд одоо аль бие ёсоор мэдээнүүд нь бол гараагүй байгаа. За тэгээ Орос энэ Pfizer юугаа гаргаад тавьсны дараа бол энэ Оросууд бол бас өөрсдийнхөө тэр Sputnik 5-ын тухай мэдээ гаргаж тавьсан. За тэгээд энэ мэдээгээр бол манай вакцин ч гэсэн бас одоо 90% амжилттай явж байгаа гэсэн энэ тоог бол хэлсэн. Тэгээд тэр байтугай бүр 92% гэж хэлсэн. Тэгэхээр энэ бол Америкаас арай илүү гэсэн нэг ийм тоо гарч ирсэн байгаа. Гэхдээ бас л асуудал гарч ирж байгаа. Ягаад гэвэл энэ бол бас л нэг завсрын одоо үзүүлэлтүүд яг
иммунизац буюу одоо тэр вакцин хийлгэсний дараа 21 хоногийн дараа л одоо гарч ирж байгаа л иймэрхүү тоонууд байгаа юм л да. Тэгээд тэр Оросын тэр энэ чиглэлээр ажиллаж байгаа институтын ч гэсэн энийг бас хэлээд ер нь бол хөрөнгөцд бас бэлэн биш байгаа гэдгээ хэлээд байгаа. Оросын холбогдох нөгөө зөвшөөрлөгдөг байгууллагууд нь бол бараг болчихсон байна. Илүү хурдан хурдл одоо шууд үйлдвэрлэж эхэлсэн иймэрхүү зүйл яриад байгаа. Гэтэл үйлдвэрлэх тэр нөгөө үйлдвэрлэлийн одоо зохион байгуулж чадахгүй байгаа юм аа. Өөрөөр хэлэх юм бол хэдэн зуун сая хэдэн тэрбумаар нь одоо тэр вакциныг үйлдвэрлэх бололцоогоо бол одоо Оросын холбооны устдас хөрөнгөцд хангаж чадаагүй байгаа. Тэгээд Оросын одоо судлаач нар ярьж байгаа хэлж байгааг хараад байхад бол эх оны 5 сар гэгтэл ерөнхийдөө бол яг тэр 3 үе шаттай явагдах туршилтууд нь одоо дуусаад тэгээд л ер нь одоо юм үйлдвэрлэлөө шилжих болов гэсэн иймэрхүү тоонуудыг бол яриад байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас нэлийн одоо хугацаа шаардлагатай байгаа. За ингээд эдгээр нэмийг хэлээд зарлж хаад байж байтал чинь одоо өнгөрсөн нэгдүгээр өдөр буюу одоо 16-нд л шүү дээ. Moderna гэдэг энэ Америкийн Massachusetts байдаг компани бас өөрийнхөө одоо дүнг зарласан байгаа. Тэгээд тэд нар бол манай одоо энэ вакцин бол 94.5% одоо үр дүнтэй байна гэж ингэж зарласан. Тэгэд их ойрхон л одоо зарлж байгаа юм л да. Тэгээд аль нь ялгаа байхгүй зуршилтынхаа зөвхөн ихэнх үеийн өгөгдгүүнүүд дээр тулгуурлаад одоо энэ юм зарлаад байгаа юм. Тэгээд энэ үнэхээр аюулгүй юм уу? Эр зэрэг үр дүнтэй вакцин гаргаж авсан юм бэ гэдгийг тогтоохын тулд бол цаашдаа бол нэлийн ажил хэрэгтэй болно гэж ойлгоод байгаа. За Америкийн нэгдсэн улсын би түрүү хэлж байсан тэр Food Drug Administration гэдэг юмнаас ногоон гэрлэг одоо за та нар хурдхан шиг үйлдвэрлэл гэж ингэж одоо зөвшөөрөл өгсөн ч гэсэн энэ маань бол нийтдээ ер нь бол нэг эх оны хавраас нааш бол одоо шийдлээ олохгүй маягтай байгаад байгаа маа. За энэ Moderna-гийн вакцин нь бол нийтдээ бас олон 30 эд мянган хүн бас 30 мянган хүн одоо сайн дураар хамрагдсан гэж үздэг. Тэгээд тэдний энэ хамрагдсан хүмүүсийн 4/1 нь бол 65 наснаас дээш одоо хүмүүс байсан. За тэгээд тэн дотроос одоо нэг хэсэг хүмүүсийг сонгож аваад нэг хэсэгт нь бол яг вакцин хийгээд нэг хэсэгт нь болох тэр нөгөө нэг одоо вакцинтай адилхан хуурамч одоо хоосон нэг тийм эм өгөөд тэгвэл хэн ямар юм өгсөн тэр ямар юм авснаа хэрэглэснээ мэдэхгүй ингээд байж байгаад тэгээ хэсэг хугацааны дараа энэ одоо ажиглаад байхад бол нэг хэсэг нь бол одоо өвдсөн нэг хэсэг нь бол одоо зүгээр байсан. Тэгээд хараад бус тусгай шинжээчд гарчхад тэр одоо өвдсөн гэж байгаа 95 хүнийг шалгаад үзэхэд тэдний 90 нь бол тэр хуурамч одоо нөгөө вакцин биш наадах чинь вакцин шүү гэж хэлээд өгчихсөн юмыг хэрэгэлсэн хүмүүс байсан. 5 нь болох тэр бол яг вакцин хэрэгэлсэн одоо ийм хүмүүс байжээ. Тийм учраас тэр 94.5% та үр дүнтэй гарлаа гэсэн ийм тоо бол одоо гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дотор бас сонин юм бол харагдаад байгаа юм л да. Тэр 5 хүн өвдсөн гэдэг байгаа боловч тэр 5 хүний одоо тэр халдвар туссан байдал тэр өвчин нь бол их тийм хөнгөн хэлбэрээр явж байна гэсэн ийм тоог бол одоо бас эднийх сая гаргаж тавьсан. Туршилтад амрагдсан 95 хүнээс 11 хүн нь бол хүнд өвдсөн хүмүүс байгаад тэгээд тэд нар бол огт вакцин хийлгээгүй хүмүүс байсан. Харин вакцин хийлгээд өвдсөн 5 хүн нь болох тэр их хөнгөн хэлбэрээр өвдсөн гэж. Тэгэхээр вакцин хийлгэсэн бол халдвар авсан ч гэсэн хөнгөн хэлбэрээр тусах магадлалтай юм байна гэсэн нэг иймэрхүү дүгнэлтүүд бол гараад ирж байгаа. За Америкийн засгийн газраас наадха одоо олигтой үр дүн төрөх гэхээр одоо туршилтаа хийхэд чинь бид нар туслан дэмжинэ гэдэг одоо чинь Moderna компанид бол 1 тэрбум Америк доллартай тэнцвүүц хэмжээний санхүүжилтийг бол өгсөн байгаа. За мөн энэ компани хэрвээ манай туршилт амжилттай болоод бид нар одоо зөв вакцина гаргаад авч чадах юм бол 100 сая дозыг одоо өгнө гэж хэлээд бусдаас бас 1.5
тэрбум Америк долларын хөрөнгийг бол босгосон. Тэгэхээр та нар харж байгаа бах энэ вакцин хийхэд бол ямар их мөнгө орд юм бэ? Ямар их туршилт хугацаа шаардлагатай юм бэ гэдг нь бол одоо энэ дээрээс бол ойлгож байгаа бахаа гэж бодож байна. За тэгээд Оросын Спутникийн тухай бол би ер нь бол та нарт түрүүн ярьчихсан. Гэхдээ Оросын Спутникийн тэр 90%-аас дээш гэсэн үзүүлэлт тэр нэг сони юм байгаа. Тэр туршилтанд одоо хамрагдсан яг тэр нэг хяналтын туршилтанд хамрагдсан хүний тоо нь бол 20 гэдэг байгаа. Тэгэхээр түрүүний тэр энэ Moderna тэгээ Pfizer дээр бол аль алин дээр нь бол 90-с дээш хүн хамрагдсан байдаг. Оросынх дээр болох тэр 20 хүн гэсэн одоо бараг 4 дахин цөөхөн хүн хамрагдсан байгаа юм л да. Тэгэхээр энийг бас одоо анхаарах хэрэгтэй байна. За эдгээр компаниудаас гадна бас AstraZeneca гэж компани Johnson Johnson-тай хамтраад туршилт хийж байгаа. Тэгээд манай туршилт бол 3 дугаар шат руугаа орж байна гэдгээ бол одоо мэдэгдээд байгаа. За Novavax гэд бас нэг компани, Medicago гэд бас нэг компани бас энэ туршилт хийгээд тэгээд 3 дугаар шат руугаа орж ийнэ гэсэн одоо ийм мэдээнүүдийг бол цацсан байж байгаа. Тэгээд ямар ч тус нэг байдал иймэрхүү байна. Эрдэмтэд ажиллаж байна, вакцин гаргаж ерөнхийдөө авж ийн гэдэг нь бол ойлгомжтой. Гэхдээ энийг туршилтыг нийцсэн болгоод тэр сөрөг үр дагаврууд юу байх нь, сөрөг нөлөөнүүд нь юу байх нь гэдгийг тодруулаад тэгээд хамгийн гол нэг одоо масс буюу тэр бөөнөр нь хэдэн зуун тэрбумаар нь үйлдвэрлэх тэр үйлдвэрлэлийн хүчин чадлыг бий болгоод ингээд үйлдвэрлээд бусад орнуудад түгээхэд бол нэлээд хугацаа шаардах юм байна. Энэ бол одоо эх хавраас бол наашгүй юм байна гэдгийг бол та бид нар бол одоо маш сайн ойлгох ёстой гэж би хувьдаа бодож байна. Тэгээ энийг бас та бүгдэд одоо хэлье гэж бодсон юм. Эцсийн эцэстээ бид нар нэг л зүйлийг ойлгочих хэрэгтэй юм шиг байна. Ер нь одоо таны, миний ер нь хувь хүний эрүүл мэнд бол бүх нийтийн үйл хэрэг, бүх нийтийн үйлс биш шүү дээ. Социализмын үед бол одоо эрүүл мэнд бол бүх нийтийн үйлс, ард түмний эрүүл мэнд гэж ярьдаг байсан. Өнөөдөр бол тийм юм байхгүй. Энэ бол тухайн хүний сонголтын л асуудал. Одоо бүр маш тодорхой хэлэх юм бол та маска зүүх үү, зүүхгүй юу гэдэг чинь таны сонголтын асуудал. Гараа угаах уу, угаахгүй юу гэдэг чинь таны сонголтын асуудал. Зайгаа барих юм уу, барихгүй юм уу гэдэг чинь одоо сонголтын асуудал. Тэр бэлийг нь хэрэглэх юм уу, хэрэглэхгүй юм уу гэдэг чинь бас л таны сонголтын асуудал. Хэрэгтэй хэрэггүй юмд одоо гарч сэлгүүцээд энэ тэнэгээр тэнүүчлээд байх юм уу, үгүй юу гэдэг чинь бас л таны сонголтын асуудал. Хоол хүнсээ яаж тохируулах уу гэдэг чинь бас л одоо сонголтын асуудал. Эцсийн дүндээ ариун цэврийг ер нь сахих юм уу, сахих юм уу гэдэг чинь бол та бидний одоо сонголтын асуудал шүү дээ. Тэгээд бүгдээрээ бас нэг зүйлийг сайн мэдчихэж байгаа. Манай улс орны эдийн засаг бол одоо тэр Америк шиг тэр бусад өндөр хөгжилтэй орнууд шиг тийм хүчрхэг эдийн засаг биш. Их л ядмаг эдийн засаг байж байгаа. За манай эрүүл мэндийн тогтолцоо бол үндсэндээ хүндхэн шиг сорилттой уулзах юм бол одоо учрах юм бол даахгүй. Үнийг хэлэхэд бол хичнээн чармаасан ч гэсэн даахгүй ийм л байгаа. За төр засгийг маань удирдах байгаа хүмүүс маань ямар хөө хүмүүс удирдах байгаа вэ гэдгийг бол та нар бүгдээрээ одоо надаар хэлүүлэхгүй мэдж байгаа. Тэгээ ийм юмыг та нар мэдж байгаа бөгөөд энэ нөхцөлд одоо ямар сонголт хийх вэ гэдгээ та нар өөрсдөө бас сайн бодох ёстой байх шүү. Энэ эрүүл мэндийн асуудлыг хэн нэгэн дарга цэрэгт даатгаад аж огт болохгүй. Өөрөөсөө хамаарах юмыг бүгдийг нь одоо хийж хад сууж байхад бол бас арай ондоо гэдгийг одоо энд би дурдж хэлье гэж бодсон юм. Ингээд та бүхэн маань бас бие сайн бодорой, хариуцлагатай байгаарай. Хувийн хариуцлага гэдэг бол маш их чухал зүйл өнөөгийн нөхцөлд. Тэгээд одоо биеэ дэмжиж нэгэн одоо зорилготойгоор нэгэн чиглэлд одоо тэгэл одоо зүтгэхээс өөр аргагүй шүү гэдгийг хэлье. За баярлалаа.